Зохиолд гарч буй дүр үйл явдал зэрэг нь зохиогчийн уран сэтгэмжийн өрдөн бөгөөд зохиомол болно. Хэр бодит байдалтай таарч ивэл энэ нь цэвэр тохиолдол болно. Цаасан дээр үлдсэн толб. 1-р хэсэг. Зохиолыг бичсэн Б. Ариун цэцэг. Дуу оруулсан О. Мөнхөрдөн. Өвлийн нэг хахир шүн. Тэнгэр тасхар хийгээд салхи уулын билээс эсгэрэн шуурна. Тал хэрийн цагаан талбайг сарны бүдэг туяа зүүдэрлэн гээгүүлж модод засан нөмрөгтэй мэд хөшгөн зогсоно. Гурван нэр засанд гүн гэгчин гიშгэлж мөр гархан алхана. Засан шуурга нүүрлүүн хадгаж амьсгалахад уушиг зардсан хүйтэн. Засан шуурган төөрөхгүй тулд толгоогоо бүхэлхэн мөрмөрөн даган явсаар алсад юухан даанч нэг үзэгдэхгүй. Удсанчгүй засан шуурга догширж уулын ингэр даган тасралтгүй явуулсан. Газрын цагаан хужилганд гүн суусан олмрын араас гурван нэр зөөдөр мэд сувна. Улчин шөрмсөн өстэй гүрдгний цанаас товоог шагсан биерхүүр хамгийн хурд алхана. Түүний өргөн мөр шөрмслөг гарыг нь шуурган дэсгэрэг цаасан орог огч тэр ажирлгүй цуцаан цасыг хаглан урагшлана. Амьсгал нь хуурвалан гарч үүтэнд хайрагдсан хазар нь улайсан байв. Арын гэр нүрэн битүү бууж зөвхөн харцал засанд гялтагнана. Тэрээр өмнөх хэрхэн араар нөмөрдөх хаятай халахаж гаран халаасандан гүн шоргуулсан чи энэ дайгчин чичирч байлаа. За жаагантай жихөл айлын бараа харагдах байлгүй хэмээн дотрон бодно. Харин хамгийн ард алхаж яваа ир арай хийж нэг хөлөө нөгөө хөлнийхэн хурд тавина. Тэрээр нөгөө хоёрын хурднаас холсрохгүй хичээн зөөдгөх авч энэ даарж хөрснөөс болоод алхан бүрэн там шиг санагдана. Туранхай бидэн нөмрөх дулаан зүйл байсангүй. Өдгөн засанд зөөдгөх зууран тэр эцэж ядарсан нүдэрэн урд хоёрон ширдэн. Түүний богино төрөдөө худал дотор цас жихэгдэж хөлийн хурнууд нь жиндэснээс болоод мэдээгүй болчих шиг. Цас жигсэн гутлаан зэгзэрхээ хөсөвж тэгвэл бүрл ард нь хоцроход тулд тавьж гин. Уршлаг тусам хүйтэн ясам аханд нь нэвчиж хамаггүй дагжин жижирнэ. Ингээд хөлтөд өгөх юм биш үз? Эх удал тархинд нь хуйуй харман орж ирнэ. Хөлдсөн цасад дажигнан хугарч салхины эсрэг чимээд өчөөд болохмын цаана яваа хүний хоолойгч сонсохоргүй байлаа. Гэнэт урд нь алхаж явсан биерхүүрийн хөлийн алхаа зогсов. Тэр хоёр гарынхан алгаар нүдэн халахлан урагшаахан анхааралтай ширдэснэн. Тэнд нэг юм байна гэж ардив хоёрдон хэлв. Түүний ардхан явсан гэр нүдийг нь бараг тагалсан оролдон жаахан зөхөд анхааралтай ажиглав. Эдний урд шуурханд сарнсан гэрлэн суулхан туяа сүүмэлзэн. Айл вэ? Замаас хазаахгүй явчих бол 10 минутын дараа хүрчих юм шиг. Тэгэд дөнгөж сая тэр хоёрыг гүйцэж ирсэн хэр. Хаана вэ? Надад энэ гайтай цаснаас өөр юу ч харагдахгүй байна. Ээж жижирсэн хоолоогоор арай ядан хэлв. Ойлв дөрөглөө. Шуург болон ширүүцэд оог шиг байна. Хооцор бол хүлээхгүй орхиод одчихын шүү. Ээж хэлэгтэйгээ зэрэгцэн урагш гიშгэв. Өнөө хоёр ч хоцрохгүй гэгтэн хурдан нэмэх айдана. Эдний алхаа жигд бос болж эхэл яарсан харагдлаа. Үлсэж ядарж өвтөн жавардаг хайрагдсан нүүр заринууд цасны гэрэл уламал барайж харагдана.
гэрэл ойрцсаар. Эцэст нэг нохон дуу гарч явсаар тэд нэг айлын бууцны хадаа ирв. Дасанд дарагдсан монгол гэр дүн хийж яндангаар удаа сооноглож тоонор цагаан гэрэл ялтана. Айлв орцгоё. Харин ороод би ярина. Та хоёр нэг дугаараа тэрэггүй шүү. Ялангуяа чи сэрэ. Наад нүрэн дээр хагархаа юм хамхаарай да. Сануулсан шүү. Гэх биерхүү ирийн дуу аяар гээхтэн тушаасан өнгө истэй байв. Гэрийн өдөнд хорогсон цас уйлрэг засан шорогтой хамт 3 мэр гэрлүү сэрүү татуулан оров. Орсон даруйдан өөдөнд шагцалтан зогсцохож гэр доторхийг хальд тойруулан харав. Гэрийн хомирдо буурал долгоотой өвгөн өстэдэл нөмрөөд ганц нэрн сууна. Дөөний нөрөнд амьдралын урд замыг өгүүлэх мэт гүн үржлээ сууж хөмсөг саглан ширгсэн өвгөн дөнгөж орж ирсэн 3 гэрийг нухацтай ширдэв. Харин цөөхний урд галд хэдэн төлөө нэмэт суух цайвар царай дөлхөн хардтай нас нь хоёр гатлаагүй гэмээр өхөн орж ирсэн 3 гэрээс баг зэрэг айсан болгоомжилсан мэтэр ширдэв. Анаас хуржваа хөөхтөд вэ. Эшэн суугаач гэж өвгөн намхан дуурав. Биерхүү эрэг хүйтэнд харагдсан гаран гэлээд хотвараад гээд энэ засан шуурганд машин өвдрээд золтой л осогцсонгүй гэлээ. Эшэ зоогаач эхэл тоогүй зүйл болж ханаас яваа залуус билээ. Одоо ч энэс эхэл холдоо. Хоёроор гэрийн баруунтай очиж суув. Харин энэ дундаа хамгийн торонхай доожгүй царайтай сэргэлэн буюу сэрэ хожид ир үүдэнд таг хөшин зогсов. Хүүхэн эжэсо галдорд дулаац гэхэд сэргэлэн дуурсангүй толгойд өгөх айдав. Зууханд дүрлзэх галад түүнийг соронц мэт дуудана. Биерхүү эрийн хоолой засах жимээ харах үед л сая нэг мод мэт өссөн хөлөн арай ядан зөөж хөлдөж өргсөн өмдөн нууглан зууг тэврэх шахам наалдан сов. Уучлаарай. Идэх зүйл ойл өгөөч. Өдөр машин эвдрээд тэрнээс хойш энэ засан шуурганд юу ч идэлгүй алхахлаа гэж биерхүү эргэлнэ. Өвгөн зуухны урд зуух охин өдөгөн аяар толгоогон өргөд миний охин хоолоо гал дээр халаагаад өг. Цайгүй болчихсон байдаг. Дараа нь цай тавиарай гэв. Охин дуугүй толгойд өгөв. Тэгээд удаан сууснасаа болоод хөлссөн бололтой айж өхөн өндийн тогоруухан зөвглөв. Гэрдэг хэсэг зурн намгүм ноёлно. Гаднаас шуурганы эсрэг чимээ аад нэг салхинд туугдан эргэ засан ширхэг хаалаг цохих дуулдана. Удалгүй халуун хоолны үнэр гэрээр дүүрэн ханхалж үлдсэн 3 гэрийн хотод өөрийн ирэхгүй хорж өгнөж эхлэв. Гарынхан салаагаар шүлсэн шудар суугаа сэрээ. Хажуудаа суугаа нөгөө хоёрын хялмахын харснан хоолндоо хэрхэн гар хурж байгаа тухайхан төсөөлөн суулаа. Зуухнаас төнөх дулаан тэднийг баг багаар гисгэж одоо л 50 суухтай болгов. Эндээс сойрон газар хэр хол билээ гэж биерхүү эр нам гүмийг хэвдэн асуув. Их л удаан тэр гурыг ажиглан зуусан өвгөн хариу хэлэх гэж тээмжих яарсангүй. Охин өдгөн харж хоол аяглах үедээ тааруулан хэдэн километр яваад байгаа. Тэгээд
их хэцүү газар байв уу? Гэж асуухад хоолнд нүдэн сүнсийн өгөх шахан суусан Сэрэ. Тийм ээ гэж өөрөө мэдэлгүй хамнаасаа унагж ирэх. Биерхүү ирээ Сэрэд огцом харсан үгийг нь таслах гэсэн мэд дууган өндөрсгөв. Юу вэ ах минь? Таны хэлсэнг сайн ухаж ойлгосонгүй гэв. Түүний царинд Сэрэгийн хариултыг булзааруулах гэсэн санаа илдэв байв. Өвгөн хөмсгөн үлэмдэг өргөөд гөгшин толгой буруу ойлгоолж манай нутаг ус явахад хэцүү байвал гэж асуух гэсэн юм. Ихтийн дотор нь тэднийг нууцхан хардаад амжив. Тэрээр багсаг жижиг авсан ч түүнийг хэл гаргахгүй гэж байна. Өгдөөд алуун хоол идээд сайн дулаац. Удахгүй сумаас хэдэн хөөгд ирнэ. Дэр хэдэр сум хөргөөлээ гэлээ. Охин халуун хоолоо тогооноос шууд аяглаж өвгөний урдах жижигхэн модон ширээн дээр өрөв. Өвгөн одооны хөөгдөд яз мэдэхгүй шүү нэрэн гэж бахан толгойгоо сэгсрэх хаydаад алуун дээр нь аваад идцгээ. Үлсэж өгөө байлгүй гэд үлмэдэг гинэв. Сэрэ эргэлзэлгүй аягтай хоол руу гараан сунгаж халбаг барьсан хэдиж яг л цодхох мэд амруугаан хийнэ. Хоол хэд халуун байсанд түүний уруул хорссон бололтой. Баг зэрэг ангааснан хахад цацхаас хэмээсэн үү албатан залгив. Харин нөгөө хоёр баг зэрэг ёсорхуу халбагдсан ч үлсэж байсанд бол удаан тэзсэнгүй. Халуун шүлө уруулаараа нь сорж амандан халуун хоол үлийн хөргөнө. Өвгөн тэднийг чимээгүйхэн ажиглан суuna. Өвгөний мөнгөн аяганд үлдсэн хоолыг аяглаж догоогоон цуллаад цайж анхаар зэхэв. Гэр дотор нам гом үргэлжилж зөвхөн халбагны шаазан аяганд хүрэх чимээ. Зууханд төлөө тажигнах дуулаа сонсогдоно. Нийлээд идэд дуусны дараа биерхүү ир амьсгаа гарган бие үлмэдэг илэнгийн ам нэв. Ятарч өлсөн үед ийм хоол өнөхөр луусын хэшиг шиг юм да гэв. Өвгөн үл элэг инээмсэглэн толгойд өгөөд замад чинь манайг таараагүй бол эзөдөх нь байна шүү. Гэхэд биерхүү залуугийн хажууд суусан боловсон байрын харцтай 30 гараад их удаагүй төлөв даруй царайтай эр болох лут буюу лууя. Харин тийм ээ. Ястай бурхны аврал гэж. Эмээхэд Сэрэ харин үг дуурсангүй. Идэрхий гэдснээсээ болоод гэдсийн дарсаар нүдэн анилдан сов. Гэр дахиад л чимээ анирхгүй тавтав. Гадаа шураг улам сэрүүсэх шиг. Гэрийн дондор засан ширхэг салхины аясаар эргэлдэн орхон гэр тулам цэврэн мэдрэмж төрүүлнэ. Өвгөн аяар санаалдав. Тэр аль хэдийн энэ гурван гэрийн ямар учиртай болохыг ойлгоод амжиж. Биерхүү эрэг хэсэг дээж том нөөдөг гөлрөн сууснан лутыг нударч аалаг зүг эрүүгээрэн зав. Ах минь бид гурав гарч хадэрээ. Гэснэн хаалаг зүгд өгөж замааран өөрөглөн суугаад Сэрэг үжтэйхэн цохиод ав. Сэрэг жогод үсрэг шахан босоод араас нь гарав. Гэрээ сурагшаа хэд алгасны дараагаар би засахаар зогсоод зохионо. Өрөн бор нөөртэй. Улж чулуу мэдэн нүсэр биетэй үүдэн ширүүн харцтай эр ингрэсэн чиг даасан тамхи гарган асав. Энэ нэр бол гавл буюу заана байлаа. Тэрээр цөөнгүү хүний толгой ташраар нь хаг цохиж явсан учраас ийм хочтой болжээ.
Гавл өөрөглөж хэвёг хийж энэ хоёртой хэн өдөрдөж байгаа гэдгэн өөрөглөжийн хоолойнхон өнгөөр илэрхийлдэг байв. Харин үг гэх зүйл хамнаас нь бараг л унаад байдаггүй лууд. Түүнээс дутхааргүй өндөрж Библиэдрийн хувьд хэд дутууд бол түүний өдөс үг сөрөх нь тун ховор. Харин Сэрэгийн хувьд бол яаж энэ хоёр төхөн хамт яваа юм гэхээр ойлгоогүй царайтай, гүйлгэнсэн хардтай жижигхэн нэр байв. Тэд өглөө засан шуурга эхлэхдээ зэрэгцэн. Эндээс 20 км-ийн цаана орших шоронгоос орхиж босож яваа улс байв. 2 дугаар хэсэг. Үүдэн жавардаг халуун гуурад тамхины утаатахан гарган зогсох гавл. Энэ нэг өвгөн сэжиг авч яглаа. Ордон эндээс тонлээ. Гэхэд хэдийн даарснасаа болоод жижигнээд эхэлсэн Сэрэ 2 гаран хавсран амандан гордулж мэдсэн чи энэ өвгөн охин хоёр юу болох вэ? Хоноод л явъя л та гэж цааш явахаас залгасан шинжтэй хариулав. Навшо. Чи араас сөүлтээ яваа гэдгээ мардаа юу? Энэ өвгөний хэлсэн үнэн бол эдэн хөөгт нь иржихвэл гайлуулна. Осон хүний аммааргүй л өн шүү. Эмийн гавл хэлэхэд лот эрдэл нь хүлээгээд машин багуу бол тэрийг нь аваад явбал тэр биш шүү. Дэрж боддог бодол. Гэхдээ хээзээ эрхийг нь мэдэхгүй. Араас нөгөө нохонууд гөөцөд ирэхийг ч өгөөсгөхгүй. Одоо гэдэс садааглаа. Толгой сэргэг байгаа дээр энэ газраас тонилсон дээр. Дээрээс нь энэ охин дажгүй дамжиг вэ? Олон жил хөөхний бараа хараагүй болоод ч тэр болдоггүй бүр босох гэлвэн шүү гэж энийг далдахад лот. Наадагч нэ. Дэмий баха. Бидэнд тийм сайхан зан гаргаж байхад гэлээ. Чи бидхий хоц. Биднийг оргож босож явааг мэдвэл ингэхгүй болоос. Би хийн гэснэ хийн. Хайчгаар ороод зогсоох гэд үзэлдэ новшоо. Гэснэн гавл хазааж толгойн лутын толгойг мөргөх хайдаад эргэж урдуур нь гарч гэрийн зүг алхав. Жичгэнсэн Сэрэж гавлын араас яран оров. Харин лут тэмчих ярсангүй. Бодолдон хөлөгдөн бүрхэг тэнгэр дундаас од харах гэж оролдох мэдэд дээшэрдэнэ. Удсанчгүй гэр дотроос өнөөх охины ойрлон тэнцэх дуугарав. Лут яран гэрд оруулах гэрийн баруун талд өвгнийг хэд хүчтэй дэлсээд авсан бололтой. Хамраасан цус гарч ирсэн Сэрэ түүнийг дараад хэвдүүлж гисэн байв. Харин гэрийн хоморт өнөөх охины хувцсыг тайлах гэж дээрэлсэн дараад гавл хэвдэж байлаа. Лут өгшөн эргүй юм шүү. Гэсэр гавл дээр очиход гавл амьсгаадсан хоолоогоор алан шүү чамайг. Дараа юмтай юм бол дараагийн ээлжээ хүлээгээд байж бай. Хөөхгүй бол эндээ зайл. Тэгэд хийж буй зүйлийн үргэлжлүүлэхээр тэнцэв. Цаасмит болбрын хацрыг нь даган нулимс орсож 2 гарan чадлаараа сарвалзуулах хэдиж нэмэр даанч болсонгүй. Гавл охины дээлийг нь яран хайж додор өмссөн цагаан зөөлөн замцыг нь хүртэл ороход бүсгүй хиндэж харуулж амжаагүй цагаан жиж ил гарав. Лут энэ бүхнийг харж дэвдсэнгүй. Хаалга зөвлөд гарч одов. Гэр дотроос охины уйлын тусламж гоох дуу тэнгэрд гашуудал мэдэж зөөрээд байна. Удалгүй гавла бодон идсэн боохоо мэдээ таахалцсан халагсаар гарч ирв. Одоо болсон үсттэй. Эндээс ордон явъя гэж Лут их л ширүүхэн хэлв. Гавла өгшөн. Юунда уурлаад байгаа юм. Нэгэнд тосолж байгаа бол дуслан тосолсон дээр үсттэй. Чи орохгүй гэж юу?
Ийм сайхан амьтан олон таарахгүй. Гээд их л нүуний баясгалантай жуумалцав. Гэрээс дахиад л охиныг хашгирах дуу гарв. Зод гэрлүү дахин орвол өнөөсөөр охины дээр гарч гисэн байхан дээр. Зод түүнийг охины дээрээс жин унгаагаад "Гүлэх минь. Урдан ховцан өмс. Үгүй бол алчхан шүү" гэж ууран барьж ядан хэлэхэд сандарсан сэрэ тайдсан ховцон шүүрэн авч өмсөж эхлэв. Энэ үед гаднаас гавл орж ирв. "Арчаагүй жирөө бол та. Надад лутаа зогж унгаагаад үсэж бүү зүйлэн хийн хэз. Жадахгүй болж" гэж инээснэн тайдсан ховцон өмсөг зурдан. "Өгшин. Энэ гэрд хэрэгтэй зүйл бол авч явах. Дулаан өмсөх юм, идэх юм. Тэгээд эрдхэн хойш давъя. Цаас намдаж. Нохоно дараас ирж гин. Бар дараа орсон дээр бах" гэлээ. Луудаа гэрээс өмсөж болох дулаан гэсэн бүхнийг авч бэлэн идэж болох борцог зэрхэн хуухамав. Цэрэж ус өөртөө таарсан нэхий дээлээ шүүрэн авч өмсөд луудын зүг харж эсэг зур юм хэлэх гэсэн мэд ам нэхийг завдав. Гавлаа түүнийг хөмсгөн зангидан хармагц түүний ам хаагдав. Эдэн хормын дараа тэд гэрээс гарч гүн засанд хөлөөн зөөж ядан алхав. Уулын зүг алхах 3 нэрийн мөрөг гадаа шуурганд дорохнон бүдгэрч уцанчгүй дэдийн мөрийг бүхэлдэн дарж өргөв. Харин гэрийн хойморд өвдгөн дэврэн охинуудын тасанан мэгшин уйлж байлаа. Тэр саяхан болсон бүхнийг үгүйсгэх гэж оролдоно. Толгойн хоёр харааран даран хэвдсэн чи зүрхэн доторх жихүүн хоосон мэдрэмжийг юу харж дүүргэж дийлсэнгүй. Айдэс гомдол гутрал гүн шандал бүгд биеийнх нь хөшөөшрөхжээ. Үржлээс усан арьстай ясан хүртэл нарийцаад туранхай болсон өвгний гар жижирсээр түүний хараас атгах хийх гэж байна. Өвгөн арайхийн амнэж шивнэх төдийхөн сөнг олохоор "Өнөөхөө" гэж хэлэхэж хоолон зэнгэрч нүдэнд нь халуун нулимс хорж байлаа. Тэр гараа дахин хөдөлгөн охины хурууг атгах гэдэл түүний гар хөжиж орхив. Өвгөний зүрх сэтгэл юу гэж үлдэвж байна. Бүх бие нь өвдөлт шаналлтан дарагдан сулрав. Гэхдээ тэр охиныхон гарыг сүүлийн удаа атгахаар хичээ сэрэл байв. Өглөөний нар уулын завсраар туяарахад шөнийн шуурганы улмөрийг арилгах гэж бөөмөд өчүүхэн дулаан гэрэл засны ширхэг бүр дээр тусна. Засны ширхэггүй тагаар төвөн зөөлөн шивнээ салхиндэл дээгдэн. Гэрийн гадаах уудам талд ямарч хөдөлгөөнгүй. Амьсгаа хураасан мэт намгүм. Уул руу өгсөн 3 гэрээ мөрж урдын адил харагдахгүй. Тэдний явсан чиглэлийн дагуу цасаг хөндлөн шорж бүхнийг нуусан мэт. Харин гэр дотор огтөр. Нарны гэрэлж нэвтэрч хэмжээгүй бүдгхэн бараан аниргүй орчинд гүнийг зовлонгийн жавар ноёлно. Гэрийн хомрод охин биеийн бүхэлхэн хэвдэх бөгөөд нүд нь хагас санаатайж зовлон шингэсэн нулимсан гүйцэд арчиж амжаагүй байлаа. Төвний хажууд өвгөн гаран түүний зүг сонгосон чигээр хөдөлгөөнгүй хэвдэнэ. Амьсгалан хэдийн тасарч дотрон охиныг хамгаалж чадаагүйдэн харамсан сэтгэлийн тээждэн амьсгал хураасан мэт харагдана. Галын төлөв хэдийн ундарч гэр дотор зазарсан хүйдэн агаар гүнийг улам зааруулна. Харин гэрийн завсраар тогооны амсраас гарсан уурын өчүүхэн сэмхий алсруудыг хэдэнэ. Бүх зүйл намгүм. Гагцхүү дээр уурал амьдралынхан сүүлчийн амьсгалыг тээж яваа мэт.
Шөнийн шуурны дараа хөлдөө агаар амьсгал бүрийг зан хөөдөө болгоно. Цагаан далавч мэдээ цаасаа замыг бүргсэн чи 2 ВАЗ-69 маркийн машины моторын дуу алсаас чимээ өгн сэмхэн ордоно. Өглөөний нарны гэрэлтэд тэдний урд бүх хээр талын төгөл цагаан цонхор өнгөөр гэлтгнэх бөгөөд тэрдээ засан дунд орших ганц гэрийн бараа алсад үлэмдэг сөмөлзэнэ. Машинууд гэрийн гадна цаасаа хуйларж хураасан жижиг овоолгоны дэрэг дээр зогсов. Урдаас нь талигаа чавгны мэлмэржүүлсэн амьдралын сүүлчийн гэрч мэд гэр дүнсэн. Цэргүүдийн нэг хаалхан зөөлхөн онгойлгож хөлдөөнд цасан шууруулсаар буулаа. Түүний харзаг гэрэл үжиглэнэ. Юу ч хэлэлгүй. Зүгээр л нэг төрлийн зүн совингад дагсан мэт. Зөнхөр царайтай нар сэлхэнд борлон гундсан ч огтхон сандарж мэгдээгүй энэр бол Ахмад бат болд. Араас нь 2 цэрэг дагавч тэдний хөдөлгөөн яг л дадсан эрдмийн нэг хэсэг мэт яг тэнцүү зайтай аяархан алхана. Батвалд зөвхөн нэг л зүйлд анхаарлаа төвлөрүүлжээ. Энд юу болсон бэ? Гэрийн хаалхыг түлхэн ороход хөөдөн хагаар нүүр дээр нь дуугүй мөргөлдөв. Дотор талын наман хүм яг л өөхлийн өмнөх агшны хүлээлт мэт. Харц нь хамгийн дөрөнд гэрийн баруун хаяанд дэрвсэн хувцас. Гэрийн хомирд амьсгал хураасан хүний доороос цус нэвдсэн эсгээрүү тусна. Тэр юуш тогорсонгүй. Охинийгч өвгөнийгч цусан шингээсэн эсгийгч зүгээр л нэг тооцоолол мэд хянамхай ажиглав. Батвал толгоондон гүн шингэсэн малгайхан авч гадуур хувцаан тайлж охины биеийг хучаад дээш үлмэд хөргөв. Баяра чи охиныг болон өмд болсон настанг сумд өгвөл. Тэгээд ойр хавийн нутгийн айлуудад хэл дуулга. Сонор сэрэмжилүүд ихгүй. Эмийн тушаан суугаад зуулхан дугаар охин өгүүлв. Тэр хүмүүс хоошо уул давна гэж байсан гэлээ. Батвал охиныг өргөж баяраа тэрвэрлээд өгдөөгүй гэрээс гарав. Алуун уур амнаас нь оргиж амьсгалан түргэсэн тэрээр ойд гүн шигүү ой модод өндөр уулын зүг хар цанд огтов. Та горвыг гаач байсан олж ялыг чинь хөөрүүлж ясыг чинь цайлгна гэдгийг андхайлээ. Эмийн дуугүй тэсэн байсан уран энэхэн агшинд гаргаж бомэд. Гүн үзэн ятал шингийн хашиграв. Баяраа охиныг болон өөд болсон өвгнийг анхааралтай тээвэрлэн хамгийн ойроор сумын зөвхөдлөлөө. Машин цасан дунд шаржгантал явж чимээ алсад бүдгэрсээр ариллана. Гэрийн гадаа уур савсуулан зогсохо Батвалд болон өлдсөн 6 эр засан дор нуугдсан улмөр бүрийг эрхэн ээлрүүлэхийн бодон чимээгүй зогсож зогно. Батвал дамсгахан дарж цааших улсын бараг хажиглаад хэсэг хөшөв. Би дараац нь явна. Харин чи боц. Нэмэлт хүч авчир. Энэ улыг бүтнээр нь бүсэл. Эндээс ширхэг чэм сүүдэрч харж болохгүй. Тэрээр засан шурганд дарагдсан модны мөчөр бүрлөө. Уулзын гүн рүү ширдэж. Модны мөчөр. Цаасны ширхэг бүрэг чалга. Тэдний хинтээс зааваллах болно. Гэж дуугаан дарсан ч зөвхөн өнгөөр хэлэхэд ам зогсог цэргүүдийн бие нь өөрөн ирэхгүй хөшөв. Шөнийн уртад тасралтгүй алгасан тэд эцэж ядарсаар нэг л мэдхний засан дунд гүн нойрон давджээ.
Өөдөн агаараар чээжин чиндэж. Би энэ бараг засан дор дарагдсан байсан чи эхнийх нь нүдэн нэв. Сэрсэн нь лут. Толгойн дөөрж мөс шиг болсон хурнуудан хөдөлгөнгөн эргэн харвал өнөө хоёр нөхөр нь чимээгүй амьсгаалan хөвдөж өв. Навшигч. Хэцээ онцчих ба. Эмийн амандан өглөн босох зууран хөлөг харныхаа мдээгүй болсон хэсгүүдийг хэлэн цусныхаа эргэлтийг оруулах гэж байна. Паул нүднийхэн гүзүүрээр засан ширхэг найш ирэхийг ажиглаж дургуутсан өнгөөр эмүйдэ он танагайдаг өөхөл тайлжил. Хэрвээ хинэгэн бидний хөөж мөрдөж ягаавал одоо хөрдөл амьд байгаа маань хаад шүү гэв. Сэрэ амьсгаатаж хөлнийхөн шагааг барин. Би алхаж чадах хэсгээ мэдэхгүй л байна. Цас бүрэл цуцаарсан байна гэж шүдзүн хэлв. Харин гавл аль хэдийн биеийн тэнэлгэж хөрөмнийхээ хүзүүг чангалан зүүн тийш хар зогсон. Тэд одоохгүй араа сэрэн. Бос. Явцгаая. Тэд бидний гүйцчих юм бол амьд авч явахгүй гэлээ. Заасан дундах 3 гэрийн сүүдэр дахин хөдөлгөөнд оров. Уулын өдхөн моддын зүг алхалаа. Ард нь үлдсэн мөрнүүдээ засны ширхэгүүд дэвчээртэйгээр болж эхлэнэ. Яг л энэ мөчөөс эхлээд үүдэн уулын дундах уур амьсгал элэг хөл хэмодод заасан даруулсан мөчөр дундаас айдас айжмаар сэхэн мандаж эхлэв. Одоохондоо 3 эр зүгээр л амьд үлдэхийн төлөө алхаж байгаа мэт. Ихтэн зам нь нурд. Араас нь хин нэгэн ирж явааг харамсалтай нь хинэнж үл төсөөлнө. 3 дугаар хэсэг. Заасан доогуур чиг даасан гудалны дуу гагцгүй нам гүм ууланд сонсогдно. 3 эр өглөөний нарны сөөмгөр дуяг ардан өрхөн. Моддын дундуур замчгүй газар мөлхөг шахан урагшлана. Заасан шурганд нуугдсан модны мөчөр үзүү орон авахд гинэнч дуурсангүй. Гэвч дор бүрний дуугүй атлаа ядрал хямрал харуулслын шинж илрэх эхний шан үзүүн дээр нь бууж эхэлсэн байв. Гавла ор талахаж нүдэн арын 2 дон хянал тавьсан мэт хүйтээр гэлтагнана. Лут дуурсангүй. Тасаар бөглөрсөн урдаг цамаан харж алхан дуданд хөлн гулгахгүй гэж байна. Харин сэрээ үе үехэн амьсгаа авахар зогсож хуруугаан цанцсан амдан ойрдуулан үлээх боловч энэнч түүнийг тоолсонгүй. Нарны туяа моддын хоройгоор өнгөрч улсын сүүдэр урдсаж эхлэв. Цаасны доороос мөс хагарах чимээ. Заримдаа модны мөчр дээрээс цас унах чимээ энэ хөрөг амьд ухааг сануулна. Нарны туяа уулсын хоройг алдан хүрээ шиг туяаруулад төвдөглөхгүй тэнгэрийн хаяаг хөөх саарал болж өөтийн салхи хазар шийчээд эхлэхэд лут орой болж байна. Одоо амрах газар олъё гэж хаяархан дугарлаа. Гавл харин дугарсангүй. Эргэн тойрны хянамга харж нар жарахаас өмнө хаа нэгтээ далд оромж алхахоор сэтгэл шулгуудсан бололтой. Гүн рүү чиглэн алгасаар байв. Удалгүй харанхуй худсан тэнгэр бүрэнхий бараандавдж үүлэс тусаарж эхлэв. Эрийн салхи уулсын хооронд голсон гэрж навч хөө мөчөр шуугалдан хаа нэгтээ модны орой дуурах нь нэг л муу ярд. Заас дахин унаж эхлэв.
Өдөртөл арай гайгүй байсан цагаагаар гинэтгэн ховсон. Энэ нь уг гуравт нэг бодлын азж хөлдөд өгөхгүй тулд дахин арга зэтгэх ёстой болов. Цаас цаг минут тутамд ширүүсэж эхлэв. Хамгийн ард гэлтрэн яваа сэрээ айл хэдийн үжи алдаад эхэлжээ. Гудлынх нь уланд мөссөн чулуу хөндлөн таарахад тэвчээрэн алдан хальт тарж урагшаа нүрээрэн унаад цасан дунд чигэдэв. Хүйтэн цас хамраар нь дүүрэх мэдрэгдэж амьсгалаа авах гэтэл өшгөнд нь орсон цасан жирхэг яг л дам шиг санагдав. Намайг үлээгч баяраа гэж урд хоёрын дуудах хэдэж жээжинд нь хурсан цас айдас ядарга нийлэн сөнгөдсөн хоолой салхинд амархан хуударагдав. Гавл лото хоёр түүний хоолойгч сонссонгүй. Өтгөн манам мэд хуйлрах цасан шуурганд бараа тасрав. Гарын алгаар цас шуурн босох гэсэн чи гар нь жижигнэн өвдөж би энэ дахин буцан ойцсоор байлаа. Одоо сэрэ тэдний хардаас биш өөрийнхөө амийг аваад гарах тухай л бодно. Гэвч уулын ширүүн салхи улам бүр гүн цастай холилдон түүнд бүх зам хаагдсан мэт байлаа. Цасан дунд навс унсан сэрэ хэсэг хөдөлсөнгүй. Яг л тэрхэн мөчид орчлонгоос талсран унаж өгцүүл түүнийг мартаад оргисон мэт байв. Амьсгалахад хамар нь өвдөж уруул нь хөлдсөн цусны амттай холилдон гаранжиг хөдлөх боломжгүй болов. Нуруугаар нь хүүтэн цас шуурсаар нүд нь бүрлзэж биеийнх нь дулаан айжмаар алдагдсаар байв. Ингээд дуусна гэж юу? Ингээд үхэх гэж юу? Гэсэн бодол түүний зүрхний булангаас төрнө. Үүдэн амьсгалаан татсаар нэг л мэдхэд тэр дотрон хэрэг шиг зүүдлэх шиг болжээ. Энэ тэндгүй хөхөвдрэг хийгээ. Харанхуй давхралдаж орчныг ялахын харахгүй бүрлцүүлнэ. Гэтэл нэг агшин нүднийх нь болонд холын холоос үлмэдэг гэрэл сүмээхэд өнгөрөв. Чуурганд бүдгэрж чимээгүйхэн ундарч буй түүдэх галын бүдэгдвэ. Ухаан сарнсан чи сэрээ тэрхүү гэрлэг сүүлчийн найдвар шигээ санана. Тэр гэрлийн зүг толгойн хөдөлгөхийг оролдов. Нэг гар нарийн түүний оюун ухаанд захирагдаж муухан хөдөлнө. Тэр уг бүдгхэн сүмэх гэрлийн учрыг эхлээд бодохыг хүссэнгүй. Ямар ч үсэн амьд харыг гэхтэн сүүлчийн чадлаа шавхан мөлхөв. Сэрээ засанд жижигрэн амьс хаадан мөлхөн урагшилсаар байв. Бүх биеийг хөшиж арьс махан салж буу мэт өвдөн. Уруу бүрэн мэдээгөө болж заасны хүтэн түүнийг уусгаж эхэлсэн байв. Гэсэн чи тэр галын улаан туянаас гарцсан салгаж чадсангүй. Харанхуй дундад зулан мэдэж жижигнэн асаг тэр гэрэл яг л амьдралынх нь эдсийн боломж мэт. Тэр дүүдэг галын дэргэд мөлгсөөр хурж ирв. Гэвч ойртоход гал ямарч дулаан түнсэнгүй. Сэрээ толгойгоо арай ядан өрөөгөв. Гурван даарж бэрэн хугарах гэж бөө мэдөвдөн. Тэрээр хин нэгний сууж ухааг мэдэрв. Шуурганы харанхуйг чай шургуулан нүднийхэн харцыг улан төлрүүлсээр. Тэгэд тэр нэгцэр арай ядан харав. Өвдөг дээрэн гаран тавьчихад нам 50 сууг тэр хүнийг сэрээ андахгүй. Түүний цайсан үс гүн адраа суусан дух. Гүн шингэсэн харц. Яг л өнөөх тэр шин гэрийн хоморд хэвдэж байсан өвгөн. Тэр энд байлаа. Цаанаас нэг гэрэлээ цацруулсан мэт. Түүний хажууд байгаа цас хүртэл улайцсан мэт харагдана. Гэвч гачирхалтай түүнээс өдөр цасан дээр буусангүй. Сэрээ гинэт биеийн барьж чадахгүй болж амьсгалан тасадлаа. Айдэс биш, харин шок.
зүрх нь цохилж чадахгүй мэд болж хов. Гар нь нүцгэн мод шиг хожиж ам нь ангавж үг гаргахгүй байв. Өвгөн түүнийг ширгсэн нүдэрэн цоо хатгах мэт ширдэж байв. Гэнэт түүдэх гал хачин чимээ гарган муухан салхинд хэлбэлзснэн бүрхэх мэт унтарч гормөргүй болов. Яг л огт байгаагүй мэт. Дулаан ч үгүй, гэрэл ч үгүй. Харанхуй л дэндүүлдэв. Цэрэг эцсийн амьсгалан татах мэдэх хүчтэй авч өдөн анилаа. Удаачгүй түүний биеийг цавсан ширхэхүүд алхуурхан хожив. Нийлэн удаан алагсаар хоёр хэр уул өд өлөн арай ядан зөөн. Тас улам лав ширж зам салхиар аржигдсан мэт бүрхэг. Лууталхахан удаашруулж эргэж харлаа. Ардалд хүнгүй. Засан дунд зөвхөн тэр хоёрын мөрөл үлдсэн байв. Тэр зогдсон хамаг биеийн салхинаас хамгаалах аяд зогсоод "Гавла. Зэрэг алга" гэж чангаар хэлв. Гавлч хоош эргэж харснаа шууд буцан эргэлээ. Тэрээр урамгүй хчин уруулаан мөш гэж. "Гөлөг. Өхөө виз. Орох чааш. Энэ шуурганд жаахан газар хорох хэрэгтэй байна. Араас ирэх новшнуудаас холдъё" гэж уурсав. Лууд хэсэг тэнэгэлзэн зогсоод сэрийг эргэж хайх уу эсвэл гавлын хараас явах уу хэмээн эргэлзэв. Гэвч цасан шуурга улам бүр ширүүсэж түүнд удаан бодохж боломж өгсөнгүй. Гавл хэдийн уулууд өгсөж харанхуйд замхарж эхэлсэн тул луудад толгойхон хальт сэгсрэх хаydад араас налхав. Өчтөй шуурганд салхи араас нь шивнэх мэдүүлж засан ширхэг арьсанд зөө мэд хадагсаар байв. Гавл лото хоёр зааш хэсэг алгасан ч алсын бараа мэдэгдэх юм байжээ. Эцэст нь тэдний өмнө ингэр хад шиг бие налсан өндөр чулуутай газрын орон додров. Тэр орчимд салхи багвал хийж ханан хада хаалт мэд салхины хүчийг намжаан зогсоох мэт харагдана. "Энд л амьсгаа авъя" гэж гавл амьсгаадан хэлв. Лууд халааснасан гал гараа гэж өчир хагас нотинч хийсэн хугалан дүүдэг хийв. Дүүдэг асахад түүний дөлөг хоёр эрен ядрангуй царайг сөөдөр мэт татлаа. Гавл хоёр гараан гал өөд сарваж шүдэд 100 халуун элчийг нь мэдрэх гэж байна. Лууд хажуудын зөвхрөн сууж "Чи зэрэг өгсөн гэж итгэлтэй байна уу?" гэж шивнэв. Гавл харин дуурсангүй. Түүний харцанд үл мэдэг ядрал зовлон суугаад эхэлжээ. Галын дөл намуухан тонгооч угарсан мөчөр бүр айжим майжмаар хугарч бөмбөд дуугархан шатаж байв. Хоёроор ингэр хадны доор дулаацсан заасан шуурганд жижигхэлсэн биеийн дулаацуулах агшинд зөөрмхэлжээ. Лутын нүд айжмаар анивчиж толгой нь өндсөн чи нэг л мөчөд ямар нэгэн чимээ жижигхэлсэн дуу түүнийг сэрэв. "Лута, чи яагаад?" Нүд нь хагас анин байхдаа ч тэр хоолой түүндээ танил мэд. Жичирж цаанаа гомдолт доройтон хэлж байгаа нь ээлтв. Тэр алхуурхан нүдийн нэвлээ түйдэг галын дөлний нөмөр дор сэрээ сууж байв. Уучин өмсөж байсан дээлтэйгэн нүрэн цонхиж зөвхөн унжижсэн чи яг л амьд мэт харагдана. "Чи яагаад намайг хөргөв? Чи тусалж болох байсан. Лута." "Сэрэ" гэж суулхан хэлээд лутан дэв. Сэрээ түүний зүг айжмаар харав. Гарц нь өөрчлөгдөж царай нь бараандж
хоолойн айжмаар цацарч өнөө хөвгнийхтэй ижил үүдэн цөөнг хоолой болон хувирж эхлэв. Дөө нэгч бас орхих юм. Өхийг нь хараад зоохоо. Лот өхөрмар санагдаж би нэг хөшчихсэн мэт. Сэрэ айжмаар яригч. Лотын зүг цэг харав. Гэтэл түүний зүүн гарын алганд зүрх нь хүч муутайхан зөглөн хөдөлж байлаа. Тэр зүрхийг чангадах гэж амнаас нь орсон гарах цус галын гэрэл улаанаар сүмэв. Сэрэ ама нээж ямар нэгэн мэлэг гэснийн цусанд хагаж хамаг царай нь улаан бодог холилдсон уур болон сарнин ариллаа. Лот гэнэт хашгиран өндөв. Хөлсөн цовж түүний зүрх тесрэх мэт хүчтэй дэлсэж байв. Галын төлөв бүр мөхөх шахжээ. Харин гавал онд цар харагдана. Лотын нүднээс сэрэгийн нэвд төвнийг ширдсэн цуснд будагдсан харц залсангүй. Дөрөвдүгээр хэсэг. Өглөөний нар хүүтэн мододын завсраар өгөн гэж засан гадраг дээр сөөмөлзэнэ. Шөнийн турш амарсан лод гавал хоёр зайш хөдөлсөн ч тэдний алхаа хөнгөрсөнгүй. Хүүтэн өлсөглөн ядаргаа бүгд нээлж би нэг хүндэрсэн мэт. Харин яг энэ мөчөд уулын ингэрд өчигдөрхөн гэрээ хөдөлсөн Бадвалд 5 нэрийн хамтаар цааш явна. Цанхүү татад цагаан болсон тухайн гарынхан ардлаар аржинга. Гүнзгий улмөр бүхий засан дээр сөөхрөн мөрдөлгөө хийнэ. Түүний хардсан хурц дуугүй. Гэхдээ сэтгэл дотор нь асах гал улмал дүрлцэнэ. Олдоогүй хаа гэж хинэгний араас бовднаг сонсогдов. Бадвалд дуурсангүй. Заасан дарагдан хэвтэй мөчөр дээр гიშгэж өндөгдөн алах мэд эднийг одоохгүй өөцнө. Эмийн хэлэг чааш алхав. Цаас шаварлцсан гүн жалгыг гэтлэн гүнд хизүү налуу ингэрээр уруудан хоёрыг алхана. Гавла цохолтон үе хараалуурсгаж. Лот харин дуугуулд төөний араас дагна. Оюул амьсгаадан биеийн даарж хөссөн ч гэлээ зогсох эрэхгүй мэд төрхөн алхана. Тэдний хон яг л сүүдэр шиг юу ч хэлэхгүй нэг зүйл дагаж байгаа мэд хажим мэдрэмж лудаад дөрөв. Тэр угсхийн хөө ширэг шарвч заасан гожлагнаас өөр юу ч харагдсангүй. Гэвч дотроос нь нэг л тайлагдчихгүй хүйтээс нь чимээгүй. Айдас өөрөн ирэхгүй сэмхэн төрж байлаа. Сайлх хаяа араас нь үл мэдэг шивнэг шиг болох бөгөөд алхах тусам мод улам шигүү. Зам нь улам бүдгэрж байв. Заас эрдний шархалсан газар мэдээ зэвэгтэй болж Бадвалд урагш алхах бүрдэг хөлдөн засан доор хадгалагдсан бүх юмтай шүргэлцэж түүхээс өгж бүү мэд санагдана. Тэрээр урдан яваа хоёр эрдээ нэг ч үг дуурсангүй. Зүгээр л илүү мэдрэмжээр чимээг өхөн уулын ингэр даган алгасаар байлаа. Заасан гүшрэгний дунд нэг юм гэлдагнав. Тэрээр гинт зог тусан очиж шалгахаар дөхөвл сэрийн мөсөн дээр сөхөрсөн байдалтай. Нуруугаар хагас бүгдээ чигсэн. Гар нь чэжийн дарсан яг л хүүтний самгаалах бүү мэт суужээ. Гэхдээ нүд нь анилгүй. Нэг зүг рүү ширдсэн хэвээр. Амнаас нь цацарсан цусны судал газар дахин хөлдсөн байв. Нүүрэнд нь айдас гайхшрал өвдөлт бүгд давхралдан үлджээ. Сэрэгийн харж байсан чигдэг хүн суусан байсан мэд хөндөй сүдэр засан дарагдаж. Ихтэй хүн сууж байсан эсэх нь их л тодорхойгүй харагдана. Бадвалд биеийн сэгсэрв. Гэхдээ даарсан там биш. Ямар нэгэн зүйлийг биеийг нь жихүү зүйлэнэ. Ойлдод өгснөө.
Эсвэл гэж намуухан шивнэв. Царайных нь байдал гарыг нь зүссэн байж магадгүй сорив нэг л ужир битүүлэг жигтэй санагдав. Наадхан битгий хөдлөг зураг ав. Яг энэ чигээр нь үлдээ. Бид чааш явах болно. Энэ жамгасны өхөл биш гэв. Сэрэд өртөж байсан цэрэг огцом зогсоод бадуултын өд гайхангүй харсан нь түүний хэлснэр хийхэр болов. Харин Батбул баргалга гарагт өгсөн уулын орой зүг ширэрдэнэ. Эцэг тэнд саатаад тэд сайжин нэхэн хөөхөр болцгов. Энэ үед уулаас оруудан буусан хоёр эр намхан нуруу дахан халахсаар дараагийн уулын ингэр даган өгсөв. Харин энэ уулын ой илүү ишээгүй. Моддон сүүдэр хаяж нам гүм айдас дагуулan аниргуугэр дүргэж байв. Гүм бараан энэ ойд алхах тусам агаар нэгтэрж шивний мэд салхи моддын дундуур холихна. Гавл уруулахын завсраар амьсгаадан мод тулан гараан жижигнүүлэн зогсов. Хийцээ энэ хоолыг гатлах юм. Нош. Хаа хөрөх нь харагдахгүй гүн ой. Явж болохооргүй саадтай газар. Хагас өгтөл шиг алхах гэж шүдийн 100 шивнэж бараг л хашгирч бөөмөд дуултав. Харин лууд дуурсангүй. Гавлын үгсийг зүгөөрлөг жимээ мэд хүлээн авав. Түүний нүд ойрын модны сүүдэр бүрлүү бүлэрч. Энтэс юу ч хараад ирж магадгүй мэд аж мэдрэмж төрөв. Би энэ дараа хүж үл мэдэг чичирч байлаа. Уулын гүн рүү нэвтрэх тусам лодын сэтгэлд нэгэлзүүл буруу мэдрэмж үчтэй төрж эхэллээ. Модцын завсраар сэмхий хүүтийн салхиад сүнс шиг шивний хүлээх нь нэгтээ хэнийг нь тэднийг ажиглаад байгаа мэдрэмж төрүүлнэ. Урдаа алхах гавлын алхмыг даган явуулж лодын анхаарал өөр зүг рүү сарниж үе ар далайн сэмхэн харна. Түүний чихэн тодорхой бус хүн ярих мэт намуухан дуу хаяадаа нэг сонсогдно. Тэр зогсоод чагнаж үзлээ. Намгүм. Гэхдээ зүрхнийх нь цогт огцом төргөсч жээжнээсэн үл мэдэг даралт мэдрэв. Толгойд нь тэр бидэн рүү ирж явна. Гэвч хин гэх удал шоргов. Саяхны нэг санаандгүй үг. Нэгэн зүүд мэд мэдрэмж тэрдээ дор гэрдүүлсэн сүнсийг өөрт нь ойртуулсан мэд. Лод эдэхийг хүссэнгүй түүний дотор нэгэн төрлийн хүүдийн мэтгэл айдас ургаж байлаа. Гавл урагшин алхахаан болж лод руу эргэж харсан нь уур дагараасав. Юу болов? Яагаад зогсов? Лод баг зэрэг тэнэгэлзэн байсан нь намуухан дуугаар бид тэр хүмүүсийг хорлох ясгүй байсан юм. Бидэнд туслах байсан ч юм билүү. Гэхэд гавлын нөрөнд уур эхлэн додарч нүд нь гэлэлзэн хоолон зэнгэрч. Нөө шимнэ. Би тийхэн өдөөд байгаарай. Тийм байсан бол боловлогч нь яасан юм? Тэгжлэх өрөвдөд байгаа бол чи боц. Гэснэг гарааран ирсэн замруугаан зааж лутыг буцхийг шаардав. Лутын зүрх хүчтэй цохилж амьсхан дургсэд гавлын нүд рүү ягцэлж харж байсан нь тэр биднийг тагж байна. Бид өнгөрсөн гэв. Гавлын уур хилэн дээд зэгтэн хурж лутын мөрнөөс хүчтэй татаад чи юу яриад байна? Энэ дагж байна гэж. Чи галзуурч гисэн юм биш үсттэй. Лодын нүдэнд айдас эргэлзээ хосолсон тэрээр жижирхээсэн хоолоогоор дахин хэлв. Би
Мэдэхгүй. Гэхдээ эндээс хурдан явцгаая. Гавла толгой зэгсрэн уурдахаар чи яв. Би өөрөө мэдээ. Гээд түүнийг хойш түлхэв. Тэгснээр цааш өргөжлүүлэн алхаж эхэллээ. Лут хэдий газраас хурдан өндөөсөн чи түүний араас явахыг хүртэл болгосонгүй. Орой болж харанхуй халхурхан гүн харанхуй хойг уулмал түнэр харанхуй давдуулна. Энэ үед л лут ганцаараа сууж байгаахан мэдэх шиг зүрх нь хурдан цохилж амин сахан дургсав. Түүний эргэн тойрон нам гүм ноёлж зөвхөн мөчрний сэржигнээ нэг хүүд даан үлээг салхил сонсогдно. Гэвч нам гүм байдал лутын сэтгэлийг хамраасангүй. Харин ч улам бүр айдас давтуулах гэж оролдоно. Нэг тэгээс хэн нэгэн харанхуугаас ажиглаж байгаа мэт. Яг л унтахаар орондон ороод нүдэн энсэн дараа орны хажууд хэн нэгэн суучгаад чамайг ажиглаад байгаа юм шиг тийм мэдрэмж. Тэрээр алхах тусам модны сүүдэрд хажин дүрснүүд үзэгдэж эхлэв. Харанхуй гүнзгэрэх тусам лутын айдас нэмэгдэж өөрөх нь хэн нэгэн ажиглаад байгаа мэдрэмж илүү бодит болов. Түүний хөл дор мужир тасхийн хурх чимээ гарах бүрд лут эргэж харна. Гэвч юу ч үгүй. Энэ бүхэн лутын ухаан санааг самуурж бүг илтгэж байлаа. Тэрээр өөрийнхөө тайвшруулахыг хичээсэн ч зэтгэлд нь хорсон айдас төгшөр улам бүр нэмэгдсээр байв. Харанхуй ой моддыг нэгмэсэн хожжээ. Цаар цэлмэг тэнгэрд хурц гэрлийн тасруулахаж моддын сүдэр зузарч заасан дээр ард толб болон гүн шигэдэн. Газрын хөрсөн дээр зузаан цас аварч гიშгэх бүрд саржигнан нэгтэрч дуулдана. Агаар засарсан хүйтэн амьсгаа манам мэд амнаас дээш хөрнө. Энэ шөнө намуухан мэд боловч моддын сүдэр Адны гараг чимээ нэг л жихүүцэн мөнгө аясны мэнэ. Лутын ард нуруугаар хүүтэн салхи биш. Айдас хорхон хүлээж байлаа. Гэтэл түүний ард хүн засан дээр гიშгэх дуу маш тод гарав. Хүнд бөхөд чигдхэн тод. Засанд шигдэж өлийн үлмийн дарагдаг шиг тэр чимээ зүрхнийх нь цохилттой зэрэгцэн ойрдож байлаа. Тэр эргэж харж чадсангүй. Эсвэл түүний зориг нь хөрөлсөнгүй. Алхурхан төхөх тэр чимээ улам ойрцоор яг л ар шилэнд нь амьсгал нь хүрэх шиг бодлон самурж хэм бэ? Юу вэ гэхээсээ илүү эрэгвэл юу үзэх бол гэсэн айдсаар дүүрсэн байв. Тэр чимээг хүн гэж дүгнэхийг хүсвч эдэрхий чимээгүй. Эдэрхий зохимжгүй алхаж эхлэв. Лутын хөлөг газар шигдэж биед нь ам үлдээгөө мэдэх шин. Энд түүний хажууд моддын завсраас нэгэн бараан дүрс тодорч үзэгдэв. Заасан дундах модод хооронд нуруугаараа бүхийсэн үсэн сэгсэж нүүр нь мэдэгдэхгүй ч хоёр нүдэн сарны гэрэлд гэрэлдэж байв. Нэг хөлөө урагш тавьж засан дээр зөөлөн гიშгэд цас шард хэв. Тэр лутад илүү ойртов. Лутын сэтгэл ойрломоор гүмэр болсон ч би нэг хөдөлсөнгүй. Яг л тэр харц түүний газар хадсан мэт байлаа. Зарны гэрэлд царай нь багвгаар илвэлж сексисэн үсний цаанаас нэг л танил төрөх айжуухан тодорж эхлэв. Нүдэн баг зэрэг татвалцаж газар дээр нь цус овоорон хадаж ам нь юм шивнэж бүүмэд хөдөлж байлаа. Лут ихэнтэй идэхийг хүссэнгүй. Гэхдээ энэ царай тэр хөмсгний хэлбэр амны хөдөлгөн энэ бол хэрэгэлцээгүй өвгөн байв. Амьсгаа авах бүрд нуруу хүйд тааж түүний холой гархан байж. Өвгний сүнс мэт дүрс түүнийг цооширдэн.
5 дугаар хэсэг. Ганцаараа цайс зүтгэх гавл ордын эдэл хараалан амандан уралсагсаар бүрхэг тэнгэр дор чимээ аниргүй ойдалхана. Түүний хувьд энэ харанхуй чимээ аниргүй байдал тийм сонирн биш. Энэ харанхуй түүний айдас хүрэхээс илүү ядрал уур бухимдлан биелж. Энэ харанхуй түүний айдас хүрэхээс илүү ядрал уур бухимдлан биелж байлаа. 2 хоног юучгүй шахуу ялгсан хүнд ой шүүгч шиг дүнсгэр нойтон мөчөр дүүрэн зам бүрэл уур хүрхмээр. Тэгээд ч гавлаг хэрэг барахын зүйлээс айж эмээдэг нэгэн биш. Сүнс чөтгөр гэдэг бол хулжгруудын сэтгэлийн хуурдаг үлгэр гэж тэр зүрхэндэн биш зүгээр л тархиндан итгэж гисэн нэгэн. Лотмо нош гал зурхаас наагор болж гэсэн. Сүнс тавилаа гинү? Өвгний сүнс үзэгдлээ гинү? Хоосон толгойнх нь хийлхэн байхгүй юу? Гэж өөртөө ярин шүдэн хавирна. Гавл хараал урсагсаар хажуухантан харагдах өндөр бүдүү мод налан төрсөв. Амис хаана төрөх жижиг халуун өргөж байгаа чим шиг таарж байгаа чим шиг нэг л хачин мэдрэгдэнэ. Толгой нь үл мэдэг эргэж байгаа нь ядрааганаас болсон гэхээс илүү өлсөглөн биеийг нь эзэмдээ тэхэлснээс болжээ. Эцэг амарч амсахаан дарсан дараахан дээш дахин мацхар болов. Гэхдээ хэдхэн галхаад хаадны эрмэг тогтож овоорсон цасан дээр гიშгэж доош өнхөрч гэнтэр. Яг л түүнд зориулан бэлдсэн мэд цаасны дор нуугдан хүлэх үзүүртэй мөчөр түүний бүдүүн шилбийг нэв татгах үед тэр тогтов. Халуун амьсгаан хөөдөн агаард уур булан зам харж тэр газар хэвдсэн чигтэн хэсэг хөдөлсөнгүй. Шилбэнтэн мөшөр гүн зөөгдөж цоос тусж байгаагаа мэдвч гараан хөдөлгөн шалхах тэнхээ байсангүй. Нэгмө модны мөчөр амтны занг шиг юм боллоо шүү гэж шүдцэн хөглөнө. Тусаан дагаад хүчин алхуурхан суларч анх удаага л би одоо ядарч байна гэх бодол толгойд нь зурсхийн орж ирлээ. Яагаад ингэж бодсноо тэр өөрөө ч ойлгосонгүй. Дөрсөн цагаасан гэж хэлэхгүйж хар төмөр өргөж биеийн бул хар чулуу мэт болгон хөгжүүлээд 20 жилиг хардан үдсэн түүний хувьд энэ бие бахархал бардам зангийнх нь гол төв байтал анх удаахан өөрийнхөө биеинд урам хугарах шиг. Толгойн зэгсэрч энэ муухан бодлон сарниулахыг оролдсон дараахан урдаар амьсгаа авч төвжээд мөчрнөөс хөлөн суулахаар оролдов. Хөлөн дээш өргөхвөрд махыг нь хүүдэн хураа өрөх мэд аимшигтэй өвдөн. Тэр шүдэн зөөж гайшхармаар байсан ч тавьж гэж ив. Гэвч мөчр мултрах тэр мөчөд амьсгаатай зэрэгцэн гавлын хорлогтуу нам гүмийг задтадан уулын дундуур модтын хорон цорайцсаар сарнив. Цус ихэмчигээр халдагдаж эхэлсэн нь мэдрэгдэнэ. Нүд нь бүрэлцэж толгой нь эргэж байв. Цусан тогтоох гэж хүзүүндэн ороосон даавуугаан авч шилбэнтэн орохоор завдав. Дараа нь юу болсон түүнд тодорхойгүй. Биеийн цуллан сэтгэлийн чангалсан чигтэн ухаан алджээ. Гавлын уруул амгаадж шүднийхэн завсар хуурай цус хагарсан хилэн дээр нь наалдсан мэт. Нүд нь хайж өгөх нэгдэхэд түүний хажууд байх ёстой байсан модод цаас уулын хормой юу ч харагдсангүй. Хаашаач харсан дандан үнсэн сарал манан. Үл мэдхэн чимээдээ салхи. Салхич биш юм шиг. Амьсгалж бүх хинэгний уушигнаас гарах хажин аваа. Тэр хөдөлж үзлээ. Гарн доош үндсэн чихтэн үл хөдөлнө. Толгойн хүнд. Бүр хид хүнд. Яг л хэдэн зуун төмөр малгай толгой дээр нь тавьж игсэн мэд байв.
Гавл биеийн болгоомжтой. Гэхдээ хүчлэн дээш өндийч. Мужиранд нэвсэлбүүлсэн хөлөн харав. Ухаан алтхаасаа өмнө бүрэлдсэн нүдэрэн харж боосон гэхэд эдгхийн аргагүй нэм ба бууж. Түүний цус давууг нэвтлэх аядаад тоогдсон. Эсвэл хөлдсөн гэдг нь тодорхойгүй юм. Түүний цаана цас руу гүншигдэж орсон хөлийн мөр байхыг үзв. Өөрөх нь биш гэдг нь тодорхой байлаа. Хин нэгэн эрэлсэн эсэх. Түүний долгойд луудгих бодол хамгийн түрүүнд орж ирв. Гэхдээ энэ өтгөн манан нүдийг нь тагалсан мэт. Арах оржинг нь хязгаарлаж байгаа нь түүний хувьд хамгийн уур хүргэн байлаа. Гавл тэр мөрийг дагахаар шийдсэн бололтой. Шийдэмгээ өндөөсөн ч цус халдалт, өлсөглөн ядаргаа, өчрхэг биеийг нь эзэмдсэн мэт түүнийг буцсан сөгтгөд хүргэв. Залхи зөөлөн нисгрэнд модны мужир хөдөлж түүнийг шоолох мэт хоршин дуугарна. Гавл дахин босох гэж зүтгэх үед хин нэгний дуу араас нь намуухан сонсогдов. Чамайг олж өглөө. Энэ дуу түүний нуруугаар хүүд таах шиг болгож тэр яг л зүуднээс нь сэрж буй мэт огцон нэргэж харлаа. Танил хоол, танил дууны өнгө, танил хэрний танихгүй мэдрэмж. Яхарахгүй лут. Гэхдээ яг лут биш. Лут ингэж дуурдаггүй. Лутыг хизээж ингэж шивэндэггүй. Харцан тогтоохын зургүй ман дундаас луудын дүр өдөгхөн дотроо далгасаар зарнав. Яг л уур манд ууссан мэт. Өрмөсөн алга болов. Гавл дотроо юм бодхосоо ч өмнө уур нь хурж эхлэв. Тэр юунд уралсан гэдгийг ч ойлгосонгүй. Луудын төг сонссон доо юу? Арсан дүрснээсээ юу? Эсвэл өөрөөх нь дорой байгаад уурлаж байна уу? Өөтийн цагаан цасаа бужигнан хөөрөхөд тэр хоёр гарааран газар дэлсэж засыг зататав. Энэ үйлчлэн түүнийг мансуурсан мэт босгов. Өдөржин доройтон сөхөрж арай ядан хамсгаж байсан би гинэд хөнгөрч яг л өвдөж ядраагүй мэт өөхвөлшин чан гарч өвдөлт мэдрэх юм болжээ. Гэвч тэр яагаад ингэж хөнгөрснөө ойлгосонгүй. Энэ би өөрөх нь биш мэт. Цаанаас нь ямар нэгэн хүч мэдрэмж хөдөлгөөд байгаа юм шиг санагдаж эхлэв. Эцэг зур энэ мэдрэмжэд захирагдах шиг болж өөрөөхөн дотроос нэг зүйл сэрж байгаа мэт санагдсан чи тэр үүнийхэн булзааруулахыг хүснэ. Окей. Энэ бол зүгээр л олон жил хоримтлуулсан хүч чадал. Дэсвэр дэвчээрийнх нь үр дүн. Энэ бол бие махбод нь бүх зүйлийг даван туулж чадахыг дахин нэг удаа баталж буй явдал гэж өөртөө шивнэнэ. Гэвч тэр өөртөө ингэж идэхийн тулд яагаад тэгтлэн хичээж байгаахан ч ойлгосонгүй. Засан тэр үлдсэн гүммөрийг харав. Мэдээж луутын гэж итгэв. Гэхдээ нэг л биш. Тэр мөр луутын хизээж үлдээхгүй гүммөр байв. Гэхдээ бодох завгүй байлаа. Хин нэгэн туugдсан бид эсвэл хин нэгэн тушаасан бид мөрийг даган алхаж өглөв. Энэ манан нэг л сонин. Төвний мэдрэмжээс орхон гарсан төсөөлийн нэгэн илэрхий нүдийг нь зүгээр л таглаад байгаа мэт. Үл мэдэг гэгээ цасны цагааныг тодосгож байгаа тул яхарахгүй өдөр. Гар нь ойр мод бүрдэн өөрөн ирэхгүй тулана. Төвний гард хүрэх бүх зүйл бодит мэд боловч харах нүд нь мэдрэх мэдрэмж нь нэг л жигтэй. Тэр зүгээр л нүдэрийн биш гарныхан алгаар оржинтойгон холбогдох мэт жаашаалах хана. Түүнд энэ мэдрэгдээд байгаа уур хурмээр мэдрэмж яг юу юм бол ээжний бодсон ч бодоод болохгүй хачин хоосон мэд боловч бодит мэдрэмж. Энэ үед л түүний дархинд нэгэн зүйл буув. Лот ингээд галзуурсан юм биш байгаа гэх өчүүхэн бодлоо.
Гэхдээ энэ түүний айцыг өдөөхөд хангалттай байв. Тэр одоо хаашаа яваахан үл мэднэ. Эдийн биеийн хяналтнаас гарч зөвхөн дотоод мэдрэмж нь түүнийг энэ өөрөн гэдгийг баталж байв. Энэ тажиг талаас нь модны нойтон мөчр нүүрэн дундуур нь хүчтэй ороолгоход хой савн ожив. Арайч ухаан алдсангүй. Нүдэн гихтэн урдынхаасаа илүү бүрэлзээд ирв. Хоёр гараар нь нүдийг нухаж байгаа давтал дээрээс нь луд хизээч гаргаж байгаагүй. Үе даасан инээдрийн нүүрэн жимчгээд түүнийг тасгалж байлаа. Тэр инээдэнд ямар нэгэн танил бус. Бүр хүн биш гэмээр хүйд даасан мэдрэмж нуугдж байв. Дутын царай хэдэд тайван хэрнэ хитрхи хөдөлгөөнгүй. Нүдэн амьд хүнийг гэхээс илүү хоосон хүнд хэрэглэхгүй. Яг л маасаг зөөсөн мэд харагдана. Тарайн цасан дунд хитрхи зөнхөр уруулан үл мэдэх хөдөлгөж инээмсэглсэн чи тэр инээдэнд сэтгэл биш харин жихүүцэл мэдрэгдэнэ. Гавл биеийн ихэл хурдан татан босгоод өөрөн ирэхгүй өөрийгөө хамгаалах байрлал шилжив. Яг л арадан амтан байглаас өгөгдсөн бие хамгаалах зүүн совн нь гинэт ажиллаж ухамсараас нь төрүүлэн хөдөлсөн мэт. Энэ үйлдэлийг тэр ойлгосонгүй. Чи яах гэдэг гүйлэхгүй. Намайг шаргацчихсан гэд дийлж чинь гэж бодоогүй үз. Өчөө хүмүүс шүдний жигшүүрэнд хөлөн хатгуулж хаад чамд ялагдана гэж санаа юу? Зориг чинь өвөл хүрээ тэр гэж хавллуудыг хоолой нөхөн гөнгөөр айлгах гэж оролдог шиг хэлв. Лууд өрөлдийн гэдэл дуурсангүй. Гавл лутын хүйт таасан царайг удаан харж дэвдсэнгүй. Тэр царай амьд хүнээс илүү хөшүүн, амьхүү зүйлээс илүү элэх үл. Шүтэн хүртэл инээж угааж нүүд нь инээсэнгүй. Энэ харагдаж байгаа дүр зураг яг л зүйт мэд. Гэвч зүрх нь хүчтэй цохилж уур нь бадарч байсан тул бодит гэдэгт итгэхээс өөр арга үлдсэнгүй. Тэр угсхийн ураг шилж сонойж угаад лут руу зогсоход яг л хоосон агаар зогссон мэд. Уруунд нь лутын нүрэнд хөрөлсөнгүй. Эсвэл хөрөлсөн ч юу ч ис мэдрэгдэв. Гарын цааш хоосон агарт далавчиг голсон хорчиг шиг санагдлаа. Гавл ахин нэг алхам ураг шилж энэ удаа бүх биеийн хүчийг гарган лутыг зохихоор далав. Гэтэл дахиад л ороогүй хосон цохоод гарын доош шидэгдэж үжтэй савн өөрн ирэхгүй өвдөглөж өнөв. Яргал зангуулан газар түрхэд хөөтөн цаас янгидэлсэй гэж цусан дахин цохов. Гэвч тэр өвдөлтийг мэдрэх сөхөөгүй байлаа. Уур тархинд нь шингэж уйлчингийн татаж түүнийг дахин өндөлгөв. Угаан нь болохгүй гэж шивнэхэж би энэ өөрөх нь ухамсараас урдд хөдөлж байлаа. Тэр босоод дахин нэг цохилт өгөхөөр гараан далайх гэдэл лут байсангүй. Зүгээр л намгүм. Цаастай хүйтэн манаа. Нэгтгээс салхи эсгэрхэж тэр нь хүн амьсгалах мэт аниргүй. Сөрдмэр. Гавла хайшаал харна. Тэнд зөвхөн өөрийнх нь амьсгалах чимээ зөөрайдах мэт. Заасан ширхэг нүд рүү орж ирэхэд зовх нь анилтана. Гэхдээ зовхнийх нь ардаас айдас анх удаагаан төрж байлаа. Долгоон дүүрж дэмэлэг хөвчүүн тасар татах мэд гайшиграх зөөрайдана. Эргэн тойронд эсрэг салхи түүнийг шоолох мэт. Энэт яг урд нь модны санаас лууд дахин гарч ирлээ. Энэ удаа түүний нүүрэнд инээмсэглэл үгүй болж уур хорсол үзэн ядалт харагдаж байлаа. Гавл гинэт нэв. Энэ төрх, энэ сэвсхэр зовх, энэ гүнзгий жигслийн харц, энэ лут биш өвгөн. Доор гэр дөргсөн тэр хараал эдсэн үхмэл мэдэж үхнийг мэдэж байсан өвгний нүр яг энэ байсныг тэр санав. Гавлын дотор нэг л зүйл буруу байна гэдгийг бүх биеэр мэдэрч байв. Тэр урагшныг алгасан
Сэтгэлийнхэн хаа нэгтгээс орхон гарсан айдастайг уур бухимдал хоёрын холж хоолойхон шахан арай ядан хам нэв. Навшо алж өрхөн шүү. Надтай тоглох санаатай юу? Түүний хоолой хоосон модод дундуур хийсч шингэн алгуулав. Харин дараагийн мөчөд лууд дуурав. Хоолой нь лууд их биш. Яалтаж хүйх хөгшин. Дээрээс нь хашгирж байгаа юм шиг, дээргэд нь шивнэж байгаа юм шиг аим шигтэй хүндээ байхаар. Зөөгдөж таныг бодоо ёо гэв. Оромхон зур бүх юм газав. Цаас чи будархан болчих шиг сайлхиж эцгэрх юм болов. Гавл дуу чимээгүй байгаль донд хэн нэгэн амьсгалах чимээ шиг гүнзгий айдас мэдрэв. Юу хийснэ мэдэж байна гэж луудын амнаас хачин хэвдэрх юм мэд гарсан өвгний хоолой дахин хэлв. Гавл ухсгийн ухарсан ч цасан дунд хөлн шигдэж хөдөлж чадсангүй. Тэр яг одоо өөрийнх нь үйлдэлээс төрсөн өгшөө авалтыг биеэрэн амсаж байлаа. Төгсгөлийн 6 дугаар хэсэг. Луудын төрх нүднийхээ өмнө айжмаар бүрлцэнэ. Энэ манан хөшигнөөс бус. Гавлын хоёр нүднээс гэрэл нэгээр унтарж байгаагийн шинж байлаа. Тэр арагш нэг алхахтан тэнцвэрэн алдаж яг л газар өөрөг нь татаж буй мэд дойс сууж гүйд даасан мод төшөв. Нүд нь бүрэн харахгүй дуусахаа тэрл агшинд бүх юм тас харанхуй гүнд залхи хөлөв. Гүйдэн цаас доороос нь хайрч эсгэрэг залхи хазрыг нь шухран авах шиг болоход гавл нүдийн алхуурхан нэв. Харанхуй намгүм хоёр л оржлог ноёлж бод. Цаг хугацааг өөрд тэндэн төгжиж оргисон гэлтэй. Түүний би нэг л биш байв. Хүнд мод шиг хөссөн. Уруулан баг зэрэг хөдөлгөж үзэхэд элен амны хөндөд дэндүү томорч уруулан багтахгүй мэд хөндөй мэдрэмж төрүүлнэ. Тэрээр гүн зүлбүүлсэн хөлөн хөөжлөн өргөв. Гэтэл хөлн дээр нь хаа нэгтгээс онож ирээд наалчгсан мэд даав шиг юм нэвдсэн цустай зууралдаад хөлдсөн байв. Энэ даав түүний ухаан алдхаас өмнө хөлдөн орох гэж тэнцэж байсан даав. Гэхдээ тэр ороосон гэхээс илүү зүгээр л тогтчихсон байв. Юу гэж жөтгөрнө вэ? Саяны явдал зөвхөн байсан гэж юу? Энэ бодол түүний оюун санаанд үрд гацж орхив. Ихтэн зүүдгэж дүгнэхэд дэндүү их өвдөж үүдэн ясанд нь ордлон мэдрэгдсэн. Тэр тусман лутын царай, тэр инээд, тэр хоол эргэлзэх зүйлгүй бодит байсан. Гэтэл доош өнхөр сөлбөлсөн мөчрнөхөн хажууд хэвдсээр гавл тэнтээс нэг ч алхам хөдөлгүй хэвдэж бууган саялныг анзаарч мэдрэв. Тэр яг л хөдөлсөн мэт. Түүний ой санамж хөдөлсөн нь батлаад баг шиг. Гэтэл би энэ хөдөлсөн гэх баримтгүй байлаа. Би хөдөлсөн. Айл хэдийн өндөө ч гэсэн биш билүү? Түүний дотор тод мэдрэмж оршихож би энэ тэр мэдрэмжийг дагаагүй байв. Энэ мөчөд зүрхэнд нэг хүчтэй дэлсэв. Айдсоо эсвэл сэтгэлийн сэв. Энэ бол өөр мэдрэмж. Айдас гэхэд дэндүү намгүм. Харин энэ бүхний хажуугаас нь ажиглаж буй өөр нэгэн байгаа мэт санагдана. Гавлын бүх бие ээдрээ дамжруулахын сүүлчийн ширхэг хүчийг шавхан дуусгачаад хөссөн мэт. Яг л өөрдөх хөдөлгөөнгүй болсон чулуу шиг үлжээ. Арах нүдэнч гашгирах аманч үл хөдөлнө.
Амьд байна уу гэдэгт эргэлзэм. Амьдрал түүнийг оргисон мэт. Гэвч ганцхан үлдсэн зүйл нь уян ухаан. Түүний сэтгэл цоо ирүүл. Бүр хэтэрхий цоо ирүүл. Хэтэрхий амьд гэлтэй. Оюун бодол нь биеийн харж мэдэрч чадахгүй би амьд энд байна гэж шивнэн өөрхөн оршин байгааг бадлах цорын ганц гэрж болон үлдээж. Цаг хугацаа үргэлжилж өгөөг бадлах мэт зэвэлзэх салхи хэсгэрч үүлээс алхуурхан хөвнө. Хаяа сарны гэрэлдэх хөшиг татах мэт үүлээс хөвгөж тэр бүхэнд гавлын би хөл хариу үйлдэл үзүүлнэ. Түүний хөд бүх зүйлээ зогссон мэт цаг хугацааж орон зайж түүний биеийг тойрж урсаж өнгөрнө. Гэтэл хажууд нь хин нэгний өөлөх чимээ гарав. Эсвэл инээж буй чимээ. Үгүй. Энэ бол инээд биш. Шивнэх мэд зөөлөн гаслал. Энэ бол сэрэ. Тэр арчаагүй хулжихар ард өвөлтэйг нүүр тулгаар үлдэж хосорсон сэрэ. Түүний өөлөг чимээ яг л уулын гингэрд зөөлөн унаж байгаа заасан ширхэг шиг чимээгүйхэн нэвж байна. Гавл чимээг сонсож байна. Гэхдээ эргэж харж чадахгүй нэ. Бодож хэлж чадна. Хардаж дөсөөлж чадна. Харин дараа нь хөнгөн засан дээр шигдсэн хөлийн чимээ. Бүглүү зөөлөн алхамаар ойртож бөө мэт. Өөр хин нэгэн. Тэр зод байж болох. Эсвэл тэр өвгөн. Чимээ бүрийг алдалгүй сонсож чадхаж харж бас хүрж чадахгүй нэ. Бодолгүй хин нэгэн түүний дээрээс харж бөөг мэтрэв. Жээжин дээр нь чулуу тавьсан мэт дарамттай. Хүнд хөдлөшгүй. Яг л тэр нүд өөрөөс нь юу ч үлдээхгүй цоолох мэт ширдэх тийм мэдрэмж. Гэхдээ энэ хинч байсан гавлаа түүнийг харж чадахгүй. Хэдий нүд нь нээлттэйж харанхуугаас өөр юу ч үл харагдана. Гэтэл гэнэт шивнээ биш. Цөөрэ биш. Үүдийн шөнийг зүсэх мэт нэгэн хурц хоолой гарав. Чи өгсөн. Энэ сэр түүний хоолой байв. Дараа нь уйгай шүүхаар дүүрэн урагдсан зүрхний дуу мэдэг гүнзгий. Өөлөг чимээ түүнийг бүрмсэн хүлж өргөв. Энэ өөлөг чимээ бодито. Эсвэл гавлын ухаанд үлдсэн үнд буруудаг лав. Гавл биеийн хөдлөх хийх хүснэ. Өөрөөхөн энэ үгсэн мэд хөдлөшгүй махан шоронг урж хаяхыг хүсв. Тэгээд тэр хашгирлаа. Би хамт навшаа. Би хамт байна. Гэвч энэ хашгиран зөвхөн түүний оюун дотор л зөөрэтэн. Амьгүй биенээ юу ч илэрхийлсэнгүй. Харин салхи зүгээр л түүнийг тойрон эсгэрсээр намгүм зөрггүйхэн. Үг зүйл өөрөн хөрөн гурсан. Харин гавл энэ хэдийн өгж хөссөн биентэн оюун санаа нь үрд гацж энэ цаг хугацаанд үлдэж. Өхлөөл амаралт. Харин чи үхээгүй. Үлдэсэн нь житгэл байх болно. Эх үгний дуу алсад холдож үдгэрсээр тасрав. Гавлаг хашгирсаар тэнцсээр харамсалтай зөвхөн оюун ухаантан. Өглөөний нар шөнийн гүн харанхуйг муухай бүхнийг хамангодно. Цаас хүчсэн уулын өрөөд мужир дээр догдсон цагаан хэрүү бүхэн дээр нарны дулаахан туяадсан. Байгаль өргөн амьсгалан татан шинэ өглөө ирснийг тунхаглах мэт.
Харамсалтай нь энэ бүх гэрэл энэ бүх дулаан гавлд огтхон ч хүрсэнгүй. Түүний ухамсар үл мэдэгдэх орон зайд хөвөн хүүтэн сүүдэр дунд тарьжилж байлаа. Нар түүний нүрийг төөнхөж тэр халууныг мэдэрсэнгүй. Зайлагч ихэнд нь нисгэрхэж тэр чимээг ялгахгүй. Түүний оюун ухаан яг л үгсэн биеийн харанхуй дотор гадсан мэт үрдэх. Энэ бол түүний шийтгэл. Бяцхан охины гээгэн амьдралд үрд үлдэх хар толгоны төлөөс. Одоо тэр өөрөө ч тэрхүү хар толго болжээ. Эзэж арилахгүй. Гэтэл нэгэн танил доо. Энэ үгээр шалга. Тэр новш холдоогүй байгаа. Энэ Батболтын хоолой байв. Гавлын бодолд гинэд галасав. Новш нөта. Би энд байна. Тэр дотрон хашгирна. Би амьд байна. Намайг аваад яв. Тэр чоромтооч болсон хүргээдэг. Гүйч байна. Заасан дээгүр ойртон ирэх хөлийн чимээ. Гавлын хажууд хэнэгэн хүн цаас бужигнуулан сууж чихэнтэн шивнэв. Гавла. Би чамд ярихгүй гэж хэлсэн шүү дээ. Тэд чамайг харахгүй. Би харж байна. Гэхдээ чамд тусалж чадахгүй. Учир нь тэр намайг хараад байна. Тэр надад хэлсэн. Чиний дэргэд орой бүр ирнэ гэж. Энэ бүхэн ингээ дуусахгүй гэсэн. Гэх луутын сөнг ядарсан айсан холоо байв. Гавл дотор нь жижирж эхлэв. Тэр гэж хин гэсэн чи энэ асуултанд хариулт ирсэнгүй. Харин ард нь Батболтын ууртай дуу сонсогдов. Новшо, явал та. Тэр гавл новшиг олохгүй бол бид эндээс явахгүй. Дараа нь луутыг зодох чимээ. Маргаан хараал зүхэл сонсогдно. Тэгээд бүгд чимээгүй болов. Заасан дээгүр холдон бүдгэрэх хөлийн чимээгийн үлдээгээд. Тэр бүхний дараа нам гомд ганцаараа үлдэв. Гавл өөрөөхөн яг л тэг булшны гүнд ухамсаран аймгүй биетэй хамт болж жагсан мэдрэв. Харин цаг хугацаа өнгөрнө. Өглөө, өдөр, орой, шөнө бүгд ээлжилж өнгөрнө. Харин гавлд цаг хугацаа гэж үг удаггүй болжээ. Түүний хувьд бүгд л нэг хорм, нэг л мэдрэмж. Үрдийн зовлон. Өвдөлтгүй. Харин зовлон байна. Аимшигтай ганцаардал. Төгшүүрдэ чимээгүй байдал. Хайшааж хөдлөх аргагүй, ярих, орилгож боломжгүй. Зөвхөн бодож чадна. Тэр дулаан гэдгийг мартжээ. Үүдэн гэдгийг бас. Агцхүү өөрийнхөө дотор харанхууг л мэдэрч байлаа. Тэнд анир чимээгүй байв. Гэхдээ яг л дотроос нь нэг зүйл ажиглаж, шивнэж, инээж. Удаанаар таамлаж буй мэдэх. Заримдаа тэр ээжийн дуу сонссоно. Заримдаа охины инээж байгаа дуу ч юм уу. Гэвч бүгд хоосон байв. Тэр орилмор санагдана. Би гэмшиж байна. Би өхмөр байна. Надад хэн нэгэн туслаач. Хариу үгүй. Өөргөн сонсох хэн ч үгүй. Гавл өөрийгөө зүудэнтэй байна гэж боддог байлаа. Харин нэг л өдөр тэр энэ бүхнийг зүүд биш.
Ардарсан зүүднээс ч илүү аимшигтай бодит байдал гэдгийг ухаарсан. Тэр амьд байгаа. Гэхдээ үгсэн бие дотор амьд мэдэр шин. Энэ л хамгийн аимшигтай шийтгэл байв. Энэхүү тэр өөрд нэгэн харанхуйн дунд өөрийн л хийсэн нүглийн дор газж өргөв. Хинж түүнийг уучлаагүй. Хинж түүнийг аварсангүй. Харин тэр өөрийнхөө ч уучлж чадахгүй болов. Харанхуй үйдэн дуугүй. Ингэж л гавлын хоршихуй эцэслэв. Гэхдээ тэр амьд байгаа. Төгсөв. Зохиолыг бичсэн би Ариун Цэцэг. Дэрвдэн таалагдсан бол лайк сав дарж биднийг дэмжин битгиймээр дараа.